дуусаар сүрлээ гэдэг нь би одоо бас санаа зовоод тэгээд хуулийн бүр ингээ хэвлэлчлээ. Ингээ сүрчиж байгаа юм байх та гэж бодоод. Хотын дараагийн нүдэн дээр галзуурхыг харлаа. Мөн үү? Эхлээд бол айгүй хүн амтан цоглуулад намайг станерийн өгсний дараа мараа гэж орилж явж үзлээ. Ардаас нь таг гөлөрч үзлээ. Бас их сонирхол байт юм байна. За тэгээд ардаас нь өстө хизээч станерийг тихгүй байх гэсэн гишүүнийгээ бас нэг хүн одоо уургалж унгаах гинэ тэр Монгол бүхий михихийг нь бас харлаа. Ахаас байлдаг байсан юм шиг байна шүү. Тийм мэдгүй бас үзээд тэр бас үзүү штэ бас их сонио үйл явдал болсон. Тэгээ одоо хүмүүс ардаас нь ёс зүй яригдах юм уу үгүй юм уу гэж бас хил ам дагуулж байна. Гэх мэтчлэн ингээд синдром бол бас байдгийм байна гэд бас ойлгоол явж байна да. Тэгээд санааны асуудал байна тийм. Тэгээд бөө энэ дуйлантай чинь үр дагаврууд нь ингээд биднэрт нэг юм одоо юу үр дагавар нь гараад одоо үзүүлээд яваад нь штэ. Тэрний үеийн гэсэн чинь за хотын дарга маань жигсаж мэгсэж бөө юм боллоо. Анханасаа тэр хүн юу н жигсаал цуглаан хийх хэрэгтэй хүмүүс юм уу гэдэг дээр нэг асуудал гарч ирлээ хууль зөрчил хэсгээр те. За ардаас нь сөрөг жигсаал хийгээд байгаа юм шүү. Энд чинь бас хууль дээр нөгөө өмнө нь яг нэг агуулгатай жигсаалыг эсэргүүцсэн тийм жигсаал хийх хориглоно гэдэг хуулийн залт байдаг. Тэрийг энэ хүн чинь зөрчөөд байгаа юм шүү гэдэг заалт байна. За дээрэс нь хүмүүсийг одоо сүрдүүлсэн, дарамтлсан хүн гайстай. Хаягийн нэстэ зарлан 100-100-аараа гэрийнх нь гадаа очиж зогс. Иргэн тэр гарч ирнэ үү гэдэг. Аюун гэрлээ гэж явсан. Ийм нэстэ гайхамшигтай гэж хэлж болохгүй. Хууль зөрчсөн готомшигтай юм болсон. За тэгээ ардаас нь туулын урдны замыгаа бас төрч гисэн зогсоолгож чадлаа амжилттай гэх юм уу. Жагсаалал үргэлжлэсээр байгаа. За тэгээд төр зогсоож байгаа нь ямар учиртай юм бэ гэд үзсэн чинь юу яаж байгаа юм биш үү? Байгаль орчны сайд маань одоо юу яагаад нэг шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ямаа аваад тэгээд баг анхны уралдаан байсан юм болов. Тэгээ шүн 23 цаг 43 минутанд гээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр уралдаанаас одоо менежментийн төлөвлөгөөгөө баталж иртлээ энэ туулын урдны замаа зогсоо. Тэгээд хууль зөрчсөн байж болцсохгүй байна. Судалгаа хэмжээнд дутуу байна гэд чиглэл өгч өгсөн. За тэгээ маргааш өглөө нь нийслэлийн дараа хамаазар хэвлэлээс нь асуусан чинь төр зогсооно гэдэг нь зогсооно гэсэн үг биш байхаа. Угаасаа тэр гүйцэтгэгч компани нь тендертэй шалгарсан үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас үргэлжлэх байхаа гэдэг хариу өгсөн. За тэгээд өшөөсөө тодруулъя замын хөгжлийн газрын дарга одоо орилон залхасч уцаа аваагүй. За тэгээд энэ нэг 11 цагийн үед тэгсэн. Шөнө 11 цагийн үед төр зогсоолаа гэд маргааш өглөө 11 цагийн үед яг тэр яан гэсэн үг гэдэг нь бас ойлгомжгүй байсан байхгүй. За тэгсэн чинь өдөр нь хотын дарга маань гүйлцэн явчихсан. Лифтэн дотор гомдсон баг. За тэгээд маргааш нь асуусан хотын даргынхаа гүлийдгийн оройн юм байна асуусан. Нөгөө одоо орилогоо эргээ залгаад яана гэсэн үг юм бэ гэж төр зогссон шүү дээ гэсэн. Хизээ хүртэл юм бэ гэсэн чинь 4 сарын 19 гэхэд одоо нөгөө менежментийн төлөвлөгөөгөө батлуулах тийм эцсийн сүүлийн хугацаа тэгээ тэр хүртэл бол зогсон менежментийн төлөвлөгөөгөө батлуулсны дараа үргэлжлэнэ гэсэн ийм хариу өгсөн. За тэгээд энийг бас хардлах сэрдлэг байна. Юу вэ гэсэн чинь нийслэлийн одоо намын хорооны хурал гэж болтгтэй жил болгон болдог. Намын дүрм дээрээ юу гэж заасан шалгалаад жил 1-2 болт юм байна гэж ойлгосон. За ардчилсан намын нийслэлийн хорооны хурал өчтөр болсон тий. Тэгээ нөгөө дарга маргаа сонгодог юм үйл явц болт юм байна шүү дээ. Тэгээд болсон. За Монгол Ардын намын нийслэлийн намын хорооны хурал нь уг нь бол 3 сард гэж товлогдчихсэн юм байна гэж би ойлгосон. Яг тэгэхээр Newsem-ийн сайт дээр 2 сард гарсан нийтлэл дээр нийслэлийн намын хорооны хурал эх сард товлогдож байна гэж хэлжсэн. За тэгсэн чинь нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал товлогдох хүртэл өчнөө улс төр өчнөө асуудал үүссэн. Бас дахиад жигсаал цуглаан болоод байгаа. Ямар сайндаа нөгөө Батамгалан огцруул гэдэг жигсаал дээр нэг юм шар хувцастай хүмүүс зогсоод байгаа шүү. За. Тэгсэн чинь нөгөө хажуугаар нь явж исэн нөгөө мэдхгүй хүн тэгж хэлсэн гинэ. Яна нөгөө Батамгалангийн зураг мөрийг барьсан зогсож байгаа шүү дээ. Манай жигсагчд маань тэгсэн чинь яна энэ одоо түүхийн дарга юм баг та. Энэ нь тэгээд одоо буучж болдгоо баг та гэдээ ярьж ийн гэж шүү дээ. Гэх мэтчлээ одоо ингээд Батамгалан болон Нямбатар гэдэг хоёр хүн хоорондоо үзэлцээд байгаа гэдээ хоёулаа бас өмнө дурдчихсэн тий. За тиймүүд одоо намын хороогоо хуралдуулах
гэдэг асуудал нэлээ эзэгтэй байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд энийг яагаад тулын урдны зам дээр одоо ингэ авчирч оруулаад байгаа юм бэ гэхлээр Нямбатар даргын маань одоо рейтинг бол одоо тэр сүүлийн жигсааллын үеэр намынхан дотрооч тэр нэлээ унсан болов уу гэж би бол хараад байна. Тэнгүүд тулын урдны замаа түр хойш тавьж ингэж асуудлыг намжааж агаад тэгээд намын орооны урлаа хийгээд тэгээд дараа нь одоо тулын урдны тэр хил амтай мөржлүүлэх гэсэн тийм бодол байж магадгүй гэсэн. Яг миний тамаг биш л те. Зүгээр яг улс төр тийм ойрхон хүмүүс бол тэгж одоо хэлж ярьж байгаа юм бол олж мэдлээ, сонслоо. За нийслэл хаваар нэг иймэрхүү юм боллоо. Би тэр хотын дараагийнхаа нөгөө жагсдаг лайвын хальт гүйл гэж үзэхгүй юу? Гэсэн чинь ингээд цагтаа дагаад яваад. Тэг би одоо гайхаад энэ тэр ч одоо хайн нэг энэ гүүрний маршлын гүүрний тэр хавьяас л одоо эхлээд байгаа юм уу та тий? Гэж ойлгосон. Гэж ойлгохоор байгаа шүү. Тэгээд ингээ яваад гүүрээ дагаад. Тэгээ уг нь нөгөө жагсаал цуглаа их журмын хуулиар чинь одоо нэг бөө жилийн жилд бүхэл одоо улс төрчнөр энэ хүний эрх зөрчиж чинь одоо энэ зөвшөөрлийн болчлоо гэж яриад байдаг боловч одоо өдөрт хүртэл тэр нь засагдахгүй л байна л да тий. Ямар шалтгаан тийм мэдгүй. Тэрний дагуу одоо ямар нэгэн одоо зөвшөөрлийн болчлоо гэж яриад байдаг ч гэж угаасаа уг нь хуулийн төсөл нь бол боловсруулагдсан шүү дээ. Өргөн баригдсан байх гэж бодож байна. Манай хуучин бүр XCX хууль зүйн сайд алтан гэрлийн үед тий. Тэгээд сайд буусан. Тэгээд хилцээгүй шүү. Харин хилцэж байгаа энэ бол би харин тийм хилцээгүй байхгүй. Тэгэхээр чи одоо батлагдаагүй юм чинь зөвшөөрлөөр жагснаа гэдэг тэр ойлголт чинь байхгүй байхгүй юу. Тэгэхээр чин яах вэ гэхлээр мэдэгдэн засаг даргатаа. Тэгээд манай засаг дарга нийтийн засаг дарга дүүргийн засаг даргад мэдэгдээд биш үү. Тэгээд хэрвээ тэр нөгөө хууль дээрээ болвол нөгөө дүүргийн засаг дарга 3 хоногийн дотор хариу өгөөг бол зөвшөөрсөнд тооцно гэж байд юм байла. Нямбатар дарга бол тухайн яг тэр жагсаалыг хийх үед бол яасан тодорхойгүй байсан шүү дээ. Маргааш нь гарч ирээд асуухад бол би эрхээ эдэлсэн. Би дүүргийн засаг даргаад би мэддээд тэгээд би эрхээ эдэлсэн гэж. Өөрөө бол би буруу санааг бол би хаан уул энэ засаг даргат мэддэгтэй ингээ бүртгүүлцээ гэж хэлсэн. Хаан засаг дарга өөрөө явж ирсэн. Тийм. Өөрөө тэр донд нь явж байгаа. Хотын даргаа дэмжигээ явж ирсэн. Энэ жагсаал бол энэ тэр ч одоо яалтчгүй жагсаал одоо сонгодог утгаараа тийм нэг газараас ингээ жагсаад хүмүүс яваад шүү дээ. Тэгээд энэ баян би одоо барагцаагаар харахаар баян зүрх хавьяас эхлээд байгаа байхгүй. Баян зүрхийн засаг дарга чинь айгу муудалцсан юм шиг байгаа. Сүүлд нэг иргэдийн төлөөлөгчтэй орлын бичлэг хийгээд илүү бас гомдцсон хотын дарга. Хэвлэлийн хурал хийсэн шүү дээ. Тийм. Одоо энэ хаана энэ бие биендээ гомдцсон улсууд л нэг юм гомдлын улс төр хийгээд гомдлын улс төр хийгээл яваад байгаа шүү. Тэгээд санаа нь юу лээ? Тэгээд одоо яах вэ? Тэр нь одоо яг одоо тэр бүртгэл нь зөв зүйтэй байсан уу гэдэг асуудал нь гомдлынхаа улс төртэй айгүй холбоотой болчихж байгаа юм л да. Хоёрдугаар хотын дарга яах вэ? Тэгж хэлээд байгаа шүү. Би одоо ингэ за sorry би ингэж ойлголоо шүү дээ. Баян зүрх дүүргээс хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр баян зүрх дүүргээ засаг даргаж ирсэн мэдээд хэлсэн байсан тий. Харин тий гих мэдчихлээ. Манай нийслэлийн засаг дарга айгүй муу хүн байгаад байгаа байхгүй юу ингэж хойлоо өөрөө зөвчөөд шүү дээ. Тэгээд одоо би бол намын хаан гишүүдтэй ирлээ гэж бас хэлээд байгаа. Бас яг хөтэй нэг талаас бас тодорхой хэмжээнд их буруу биш баха гэж бодчихсон надаа. Ягаад гэвэл одоо ард түмтэйгээ ирлээ гээл одоо хүмүүс чинь жагсдаг шүү дээ. Ард түмний чи тэр ч одоо өөрийнх нь дэмжиж гаргасан тэр намын гишүүд нь бодвол дэмжил хотын дарга болгосон байл үү. Тэгээ одоо тэр хүмүүстэйгээ хамт явж гин гэдэг нэг талаас бас зүгээр ч юм шиг тийм. Тэгээ тэр нөгөө хүл гар угсардаг гэдэг ойлголт одоо за одоо би яриа тийм. Жинхэнэ утгаараа бэд юм байна гэдгийг харууллаа шүү дээ. Чи өмнө хоёлаа ярьжсэн шүү дээ хүл угсрах гэдэг ойлголт байдгаа. Тэр нь одоо нөгөө ингээ хороо дүүргүүд дээрээ ингээ базагдаад ингээ нам дээрээ төвлөрөгдөөд яагаад Монгол Ардын нам сүүлийн 3 парламентын сонгуул дээр энэ төр эрхийг аваад байгаа юм бэ гэдэг чинь энэ дээр зангилагдаад байна гэд. Тэнгүүд нэг талаараа Нямбатар дарга маань тэр жагсаалыг зохион байгуулснараа хинт хүч байгаа юм бэ гэдгээ бас харуулж байгаа шүү. Тийм. Одоо намайг одоо бас арай барах олоогүй шүү гэдгийг хэлээд байгаа юм шиг байна. Тийм. Гэтэ энэ бол маш буруу жишг буюу ийм зүйл байж боломгүй гэдгийг хүмүүс ойлгож авах хэрэгтэй. Чулуу шийдхэн ч тэр намын гişүүдээ гээд тэр хорооны өвөө эмийг дагуулж ирээд өвөө эмээс асуусан байсан чинь өвөө эмээ одоо гээд эсрэг юм яриа явж исэн хүмүүс бас байгаа шүү тийм. Яг одоо өвөө эмээ гэдэгтээ биш ер нь одоо ингээд эвлэрээд ойлголцох боломжтой юм ингэж одоо эрцдийн аргаар шийдэх нь жоохон тийм байна л гэж хэлмээр байна тийм. Ер нь бол бүх юм буруу гэж би хэлмээр байна. За. Тэгээ угаасаа энэ одоо ингээд
бид нар ингээд улс төрийн илүү идэвхтэй ингэж гаргаж байхгүй болвол тэртээ тэргүй одоо яг ямар тогтолцоо бүрдсэн байгаа вэ гэдгийг өдөр ирэх тусам ингээ харуулад ил тодор тэгвэл та нар харжээ гэдэг ямар ч айж ичих юмгүй ингээд дээ штэ. Тэгэхээр тэр хөл угсардаг гэдэг муухай юм байхгүй байлгахын төлөө уг нь бид нар хичээмээр улс төрт илүү идэвхтэй байж оролцмоор юм шиг байгаа. Тэгээд тэр чинь байхгүй болохын тулд энэ бас нэг юм системийн асуудал юм бол одоо тэр хүмүүс чинь одоо хорооны юм засаг дарга гэж байна. Одоо хэсгийн ахлах ч гэж хүмүүс үйд юм шүү. Би одоо сайн тэрийг мэдээж байдаг. Мэдхгүй одоо яг ямар ч үүрэгтэй юм би одоо сайн мэдхгүй. Тэр одоо болиулъя гэдэг хуулийн төслийн явж ирсэн. Тэр нь одоо хилцээгүй юм шиг байна. Тэр бүс чинь одоо хүссэн хүсээгүй одоо тэр намын хөлгаараа угсрах тэр нөхцөлийн орчныг өөрөө бүгдүүлээд байгаа. Харин яг үнэн тийм байна. Нүг бид нар энтэй ингээ эвлэрсэн уг нь тэр хуулийн төсөл гарч ирээд нэлээд шүүмж дагуулсан чи буцаал би хэсгийн ахлагч байна гэдэг нэг хүн гарч ирээд би ч айгүй чухал ажил хийдэж штэ гэдэг ингээ уянгалуулаал те ингээл юу ачиж авах. Тэгмэд бид нарт нөгөө зарчим гэдэг юм байхгүй яг ямар байх ёстой вэ гэдэг тийм одоо юм модель гэх юм уу байхгүй байгаа шүү дээ. Тэгмүүд за угаасаа л ийм байх ёстой юм уу? Угаасаа л байдгал юм байна гэдэг нэг юм муу жишгийг бид нэр зүгээр хэвэн юм шиг хүлээж аваад ингээд тогтчлоо амар харамсалтай нь. Тэгээд тэн дээр бас одоо тэр нэг юм ихтэй нэг өөр үзэл бодолтой тэр жигсаал дундуур явж ийснийхэн төлөө наа та буулаа. Тэгсэн чинь хардаас нэг ихч очиод ингээд яаж байгаа юм тэр одоо юу болж байгаа? Болохгүй шүү дээ тий. Хэцүү юм бас харагдсан. Жигшүүл цохилтой. Тий. За хотын дараагийн жигсаал нэг тиймэрхүү. Хотын дараа маань одоо их томоотой гэх юм уу одоо их тийм им сэтгэлийн юм хөөрлөөр аягүй их юм гарч ирж яриад байдаг байсан хүн одоо гомдсон юм шиг болоо. Би сүүлд сэтгүүлч нар нэг төрийн ордонд таарсан бичлэгийг харсан. Бүр энэ цог нь бөхцөө явж илээ. Тэр одоо гомдоод явах үү тийм биш. Өчнөө тэнийг юм хийж хийчээд те. Ер нь л. Тэг яг туулын ордны зам төсөл төр манай шинэ байгаль орчны сайд гэх үү. Шинэ л юм да тий. Би энэ гүйцэтгэгч компанидыг нь одоо торгоноо гэд хэлсэн байна. Тэг одоо тэр компани одоо гайхаж байгаа хөөхтэй чинь төрийн байгууллага нь гэрээ хийгээд за манайх ийм бодлоготой байна. Ийм зам бариулъя гэж авчирчаад тэгсэн чи дахиад нэг өөр нэг дарга гарч ирдөө чамаг торгон чи ягараа хийдгийг ингээд шоконд орсон тийм үү. Тэг уг нь бол тэр чин засагдах юм тэрнийг өөрийнхөө одоо шатлалаар гэдэг юм уу те. Тэр шатлалаар төр өөрийнхөө үйл ажиллагааг зөвтгөх юм дээр одоо тэр компаниг очиж торгох. Яг одоо хуулинд ийм торгох залттай байж магадгүй одоо захиал би одоо сайн мэдэхгүй байна. Тэглээгээд одоо яг тэр гол юмаа тэр засах л одоо чухал байх л та тэр компаниг одоо эрлэхээс өмнө те. Тийм. Тэр компани бол хүн гэрээ хийгээд тэгээд тэрийг барих хэрэг тэгээ барих гал ирж байгаа шүү дээ. Төр гэдэг одоо нэг машин байлаа гэж бодоход одоо нэг эвдрээд ч юм уу нэг зам дээр тос хайчлаа л та. Тэгэнгүүт нь тэр замын тэр чигт нь хулаа хийчихэж байгаатай адилхан байгаа байхгүй. Уг нь тэр чинь дахиад цаашаа тэр тос хаяхгүй асуудал үүсэхгүй тул тэр одоо машина засах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэнгүүт яг ийм шинж тэмдэгтэй тулж ажилдаг бас нэг юм pop улс төрийн нэг хэлбэр яваад байгаа юм шиг байна. Ингээд хэлжүүл би хүмүүс таалагдана гэж. Хүмүүсийн анхаарал энд байгаа юм чинь би одоо ийшээ ороод ингэчдэг юм уу гэсэн. Одоо яг цаана яг ямар үндэслэл байгааг одоо бас хэл болгоогүй л байл. Тэг менежментийн төлөвлөгөө байхгүй л гэж одоо тайлбарлаад байгаа тийм. Тийм тэрнийг л хэлээд байгаа байхгүй. Тэгээ яг хуульчнэр одоо нөгөө би бас дөрөв битээр ярьж ирсэн. Цаграаны иргэн шүүхэд хандсан байгаа юм байлээ. Дээрээс нь тэр нөгөө усны тухай хуулийн тэр дэд бүтц барьж болно гэдэг агуулгатай залтыг бас үндсэн хуулийн цэцэд өгсөн мэдээлэл гаргасан байгаа юм билээ. Тэгээд тэр асуудлууд нь дахиад цаашаа шалгадаг юм. Энэ туулын ордны зам гэдэг асуудал явах уу юу гэдгийг нь одоо зөвхөн сандаг очиргоон шийдлэр бас хөдлөхгүй юм шиг байна. Тэ? гэж харж байна. Тийм. Тийм байна. За тэгээ ингээд хуулийн маш олон тийм одоо асуудал гэх юм болов. Тэгээ эрх зүйн юм маргаан дагуулсан яаж хийх нү гэдгийг одоо ингээ харцнах үйлдэлээ туулын ордны зам дээр. Гэхдээ яг бүр одоо нэг хідэн бургас хятадж байхад нь зогсоос нь азимдаг хэлчихвэл би айгу муу болж байгаа тий. Бүр ингээ тийм бариад ингээд явцсан хойно нь тий асуудал үүссэн бол бас бүр л их цаг хугацаа бүх юм алдах байсан байх. Гэхдээ гол асуудал нь л ингээд буцаад эргүүлээ цаг хугацааг эргүүлээд харахад манай төрийн үйл ажиллагаа өөрөө зүй зохистой явахгүй байна. Тэр нийслэл гэдэг Улаанбаатар хотын захирчийн ажлын алба гэдэг энэ Нямбатар гэдэг толгойтой гэд одоо байгаагаар нь хэлэхэд тэр аппарат чинь ажиллахгүй байгаад шүү гэдгийг харуулсан маш том жишээ боллоо гэж
Харж дүгнэж байна. За. Тийм байна. За тэгээд яг хуу нийслэлтэй холбоотой хоёлоо жуугаас нөгөө нь бол нөгөө засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдсон талаар бол ярьж амжиг. Гэхдээ тэрийг бол шаардлага байх гэж бодож байна тий. Томилогддгоороо томилогдоод улсыг хурлын дарга одоо бас сонгодгоороо сонгоод за тэгээд одоо үргэлжилсэн тэр улсын хурлын тухайд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Тэмүүжин гишүүний хуулийн төсөл өнөөдөр одоо дэмжигдээд тий. Батлагдсан уу? Үгүй дэмжигдэг. Хилцэх хэсэг нь дэмжигдсэн. Гэт ингээд сайхан юу ячлаа зураг төргөнд ингээд тодорхой олчлаа. Гэтэ яг учрлын засгийн газрыг зарим хүмүүс урт насгүй засгийн газар мазрал гээл байна. Тэрийг одоо тэгээд мэдхүүр яхаа ингээд бүрэлдэхүүнийг харахаар одоо тэг хувь хүний үүднээс ингээд харахаар одоо ам бодорой гэдэг бүрэлдэхүүн юм болов л гэж. Энэ тентхийн одоо баахан юм ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх гэж л тийм бүрэлдэхүүн зохиосон баг. Түүнээс одоо яг өөрийнх нь баг гэж хэлэхэд одоо бас эргэлзээтэй тий. Утсан шүү дээ тий 7 хоног. Чуулган чинь 7 хоног тасалдаад бараг 2-7 хоног басна хөдөлж үнд. За би энэ талаар ярьж магадгүй. Гэхдээ нэлийн удсан угаасаа. Тэгээд засгийн газар бүрдсэн. Тэгээд айгүй харамсалтай гэд хилчхүүл одоо ингээд 4 жилд бид нэр 3 засгийн нүр харна гэдэг чинь одоо бас юу ч гэсэн үг юм тий. Тэгээд уг нь бол тэр нөгөө Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт арга хэмжээ авах тухай асуудал уг нь бол яригдчихсэн. Тэр бол би зөв гэж бодож байгаа. Анханасаа Зандан шатрын засгийн газар гарч ирэхэд тэр намын дарган засгийн газрын тэргүүн байна гэдэг нэг тийм шууд бишээрч гэсэндээ Монгол Ардын намын өөрсдийнх нь дүрмээр тодоос тод бичсэн тэгж ойлгож болохоор гэх юм уу. Угаасаа логик нь тэрнтэй тэгж уялдахаар тийм зохицуулт байсаар байтал тэрийг авч хилцээгүй анханасаа яагаад тийм гомоо юм хийсэн бэ гэдэг бол амар тэнийг асуудал ахгүй юу. Ер нь бол тэг юу бодож исэн тэр хүн тэр үед гэтээ. За гэхдээ тэр үл яг намын асуудал баг. Тэр нэг дөрмийн заалтыг ингээд харахаар одоо бас яг дөрмийн заалт ч юм бол одоо ингээд сонгуул болсны дараа одоо анхны засгийн газрын тухай л ер нь бичсэн юм шиг уншигдж байгаа хүнд бол тий. Сонгуульд ялаад тэгээд одоо ерөнхий сайдыг томилох хэрэг болно. Тэр ерөнхий сайд одоо намын дараагийн нэрийг одоо оруулнаа гэдэг. Ингээд явцын дунд одоо оруулсноо оруулаад ингээд оюун эрдэнэ гэдэг хүн чинь намын дараа байж ерөнхий сайд болсон шүү. Миний хувьд бол мөн байсан. Тэгээд ингээд унгаагаа хайчаар одоо тэр засгийн газрын бүрэлдэхүүн чинь 4 жил. Тэр заалтын дагуу ингээд засгийн газар нь эхэлсэн үү эхэлсэн. Тэгээд явцын дунд яах вэ гэдгийг л одоо Ардын намынхан тэгж тайлбарласан болов. Тайлбарсан гэж тайлбарсан гэдэг нь одоо хэрэглэхдээ одоо энэ намын дарга нь одоо заавал одоо ингэ хэрэггүй байна гэдэг ч юм нэг тийм улс төрийн шийдлэл тэгж хийсэн баг тийм. Гэтэ яг одоо энэ бол ингээд нөгөө жишг болоод тогтно л доо тийм. Гэтэ цаашдаа юу ингэхгүй бол унах юм байна гэдэг юм ядаж яг харж авсан байх. Гэтэ ер нь хууль тогтоогчид анханасаа л уг нь хэлж лээсэн. Ингэсэн байгаа чинь ингэсэн гэсэн үг биш юм уу гэдэг тийм. Тэгээ одоо яг тухайн үеийн ерөнхий сайд нь одоо би бас намын дарга болчихно гэж итгэжил өрсөлдөд байсан баха тийм. Итгэжсэн баг тийм. За манай бодлон бол нэг иймэрхүү байдалтай нийслэл дээрээ ч тэр жоохон асуудалтай байна. За яг тэр одоо нэгэнт бид нэр сонгоцсон учраас одоо 1000 муу байлаа гэдээ одоо ямар яалтай байлээ. Тийм одоо хохин те одоо яг үнийг хэлгээд одоо өөрсдөө хохин гэж хэлээд байж хахад бол одоо бас зохих юм аа гэж бодож байна. За тэгээд засгийн газрын бүрэлдэхүүнд хийсэн улсын хурлын дарга сонгох гэж бас нэлийн юм болоод ирсэн үү? Тийм баха бас л нэг шинэ ойлбол юм болоод байгаа шиг байна тийм. За тэгээд хотын даргатай холбоо одоо нэг ингээ юм л болвол одоо тэр даргаыг дагараад тэр томорчээ гэдэг юм яригадаад байна шүү дээ тийм. Хотын даргаыг дагаад даваа далай томорчээ гэж ярьж исэн бол одоо өчтөр өнөөдрийн тухайд болвол одоо ерөнхийлөгчийг дагаад хүмүүс томорчээ гэдээ бас хүмүүс уурлаад байна. За тэгээд тэр нь томорсон хүмүүсийн нэг болох нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далай гэдэг хүн бол одоо уургалах мэхэнд унаж босч ирээд юу болоод ойлгосныг бас нэг ойлгосонгүй гэсэн. Тэр явсан юм үйл явдал болсон. За тэгсэн чинь нөгөө ёстой асуудал босч ирсэн гэдэг ихэнд бас дурж ирсэн тий. За тэгээд үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн санаачилсан, өргөн байрсан одоо хилэлцэж байгаа улсын хурлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай. За энэ нэг улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай 900 хариуцлага хүлээлттэй холбоотой хууль орж ирээд бөө юм боллоо. Хүмүүс ширээгээ нүдлээ, хоолон зангирч баг уйллаа. За тэгээд одоо нэгнийхээ булайг дэлгэж дүн гуйж тавьж явсан гэдэг юм аа хүртэл яриатглаа. Тэгээс үнэхээр дуйлаантай хууль. Тэгтээ бол
маш зүй зохисын хувьд бол зөв гэх юм одоо ийм хилцүүлэг байх ёстойгийн хувьд бол ёстой гэж бодож штэ. Одоо Сократ ч гэсэн тийм үү. Шайтан балбуулж исэн гэд бас байдаг шүү тийм үү. Би буруу яриад байна уу? Яа за иччихлээ бүр за. За тэгээд ёстой үйл орж ирлээ. Өмнө битэр бодоо бас ярьж исэн тий. Тэгээд одоо энэ чинь одоо яг одоо анхаарал татах асуудал мөн үү гэвэл одоо анханаас л хүмүүс ийм хэмжээнд хүрээд одоо хүмүүс ингэж ийм одоо сэтгэл хөдлөл гаргаж байгаа хэмжээнд хүрнэ гэж төсөөлсөн. Тэгээ одоо энэ хүмүүс чинь дуусаар сүрлээ гэдэг ах нь би одоо бас санаа зовоод тэгээд хуулийн бүр ингэ хэвлэлчлээ. Ингээд сүрчиж байгаа юм байх та гэж бодоод. Би одоо хуулийн логикийг хоёул жоохон яриад их үү. За. Энэ хуулийн логик бол ерөөсөө яг одоо ёс зүй гэдэг нь бол нэг асуудал нь. Гэхдээ зөвхөн ёс зүйн тухай хууль бас биш. Хариуцлагын тухай юм яригдаад байгаа юм гэж би бодлоо. Тийм, хариуцлага гэдэг нь одоо яг нэг их хурлын гишүүнийг эргүүлэн татах одоо тэр процессын журам нөхцөлийн тухай хууль юм шиг байна. За энэ хуулиар одоо ямар одоо бол яадаг вэ гэдгийг эхлээд ярив тий. Одоо бол улсын хурлын гишүүний бүрийн эрх ийм хэдэн үндслээр дуусгар болдог хугацаанаас өмнө 4 жилээс өмнө. За ерөнхийлөгчөөр сонгогдсон бол мэдээ дуусгар болно. Өөрөө хүндэтгэн үүсэх шалтгаанаар би чөлөөлөгдөё гэж төсөлтөө өгөөд тэрийг улсын хурл хилцээ дэмжсэн бол дуусгар болж байна. За ингээ хүн дээр өвчлсөний улмаас одоо ингээд эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндслээд одоо бас улсын хурл нь өөрөө тэр гишүүнийга бүрийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж зөвшөөрсөн бол дуусгар болж байна. За үндсэн хуулийн 66-гийн 2-ын 4-т зааснаар гишүүнийг эргүүлэн татах үндсэлтэй гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гараад тэрийг улсын хурл хилцээд одоо олонхороо дэмжсэн, хүлээн зөвшөөрсөн болвол дуусгар болж байна. За гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол дуусгар болж байна. За ингээд мэдээж нас орсон болж байна. За ингээд харахаар одоо энэ за би дараагийн блог харж өмнө одоо ингээд сая тойлоо 4 юм жилж өгч шүү дээ 6 юм байсан янаас sorry. За тэрний одоо сүүлийн 2 хүртэл бол ингээд кейсүүд нь байгаад байгаа юм шиг байна. Жишг болцсон гэх юм уу? Одоо гэдэг нь эхний 4 гэсэн үг. Эхний 4 дээр нь гэсэн үг. Миний санаж байгаагаар нөгөө үр хангаан гишүүн чи Мөнхбат гишүүнчд эрүүл мэндийн шалтгаанаар гээд ажил өгсөн байдаг. Гэх мэтчлэн тий. За гэтэл сүүлийн 2 буюу тэр цэцэн шийдвэр болон гэмт хэрэг гэдэг дээр за гэмт хэрэг дээр байсан байж магадгүй. Гэтээ тэр бол нэг ингэж албатаж улсын хурлаас албатаж биш тухайн хүн өөрөө гэмт хэрэгт би холбогдчихлоо гэдгээр явж исэн байж магадгүй. Гэтээ би бас санахгүй байгаа юм шүү дээ. Би санахгүй. Тийм. Тэнгүүд тэр цэцдэр бол бүр огт байхгүй. Буюу сүүлийн 2 дээр бол одоогийн парламентэд байгаа асуудал буюу одоо цэцээс дүгнэлт гарсан болгонтэй гишүүн байгаад байна. Тэ игүүлэн татагдаагүй байна. Процесс нь тодорхойгүй байгаа учраас гэж бас ойлгож болохоор байна. За шүүхээр одоо шийдэгдсэн бүр дээч хүртэл явлаа штэ. Дээч шүүхээр гимбуруутай тогтоогдсон дав цогтоотор гэж гишүүн байгаа. Тэ залуу гишүүн мөнх эрдэнэ ахын дүү. За тэр хоёр маань одоо ингээд энэ сүүлийн 2 залт хамрагдах хэрний одоогийн парламентд байсаар байгаа нь өөрөө энэ хуулийн эрэлт хэрэгцээ ямар зайлшгүй бөгөөд байх хэрэгтэй байсан бэ гэдгийг харуулж баталж өгж байгаамаа гэж би бол хараад байгаа байхгүй юу. Тэг өчтөр тэр хилцүүлгээс хараад байхад ч тэр байнгын орооны хуралдаанаас хараад байхад ч тэр ер нь бол гишүүдийн хандлага болвол хүүе асуудлаа бид нэр өөрсдөө шийдчихье. Та зүгээр байгаад өгдөө гэсэн ийм хандлагатай ерөнхийлөгч рүү хандаад байгаа байхгүй юу тий. Гэтэл яагаад өдийг хүртэл тэр хийдлээ хийгээгүй шийдэгдэхгүй байсан бэ? Цогтоотрын гишүүний асуудал чинь бараг 2 жил дамжлаа шүү дээ. Гэтэл байсаар л байсан. Болгонтын гишүүний асуудал бас ингэ хүчнөөн цаг хугацаа байгаад хахад хин ч энэ талаар одоо сүхэж хөндөж гэх юм уу аль хэдийн хуулийн төслөө оруулж ирээд ингэж эрчтэй яваагүй бэжиж хуулийн төслөө оруулаад ирсэн ерөнхийлөгч рүү гинэт та хин бэ гэж хараад байгаа нь бүр жоохон зохисгүй санагдаад байгаа байхгүй. Тэгэхдээ яг ерөнхийлөгчтэй холбогдох нэг юм бас байгаа л да. Одоо ингэж буруу шааж болох үндэслэл гэх юм уу. Тэрийг жоохон хошоо үлдээчээ. За тэгээд үргэлжлэхээр тэг үргэлжлэхээр одоо тэр нөгөө цогтооцох гишүүний кейс ч бол одоо бүр 5-ын тодорхой кейс байхад энэ ингээ шийдвэр гаргах ажиллагаа нь өөрөө ингээ процессын ойлгомжгүй байдлаас болоод гаццсан гэдгийг одоо бүгдээ мэдж байгаа. Тэг энэ бол одоо бас яг энэ процессыг оновчлох хэрэг байна гэдэг тийм хэрэгцээ шаардлага нь бол тав тодорхой. Энэ бол хинч маргаагүй байх гэж найдаж тий. За одоо бол ийм. За энэ өөрчлөлтөөр бол юу орж ирж байгаа вэ гэхлээр гэхдээ түрүү нөгөө нэг үндсэн хуулийн цэцгийн юугаар ингэж эгүүлэн татагдж исэн
кейс байхгүй байж магадгүй гэж бодож байна. Яг нөгөө 94 онд бас нэлээд хэдэн тэм цэцгийн дүгнэлтүүд гарч ирсэн байлээ. Тэгээ яг чухам тэр улсын хурал тэр үедээ юу хийж ирсэн мэдэхгүй байна. Гэхдээ байж магадгүй. За одоо энэ өөрчлөлтөөр одоо саяны 6-аг бол 8 болгоод байгаа. Нэмж байгаа хоёр юм нь бол үндсэн хуулийн зэц Монгол улсын үндсэн хуулийн 66-гийн 2-3 зааснаар гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж улсын хурал танилцуулсан. Гэдг нь одоо жинхэнээсээ нэг булган туяа гишүүний кейс ч одоо энүүгээр орж ирж байгаа. Танилцчаад байгаа шүү дээ. Яг өнөөгийн нөхцөлд. Тийм. Тэгээ өнөөгийн нөхцөлд бол нөгөө үндсэн хуулийн 66-гийн 2 дээр чинь тодорхой албан тушаалтан зөвхөн улсын хурлын гишүүд биш л дээ. Ерөнхий илэрхийлэгч тийм ээ. Ерөнхий прокурор ингээ нэрлэлсэн одоо тэр албан тушаалтнуудыг үндсэн хууль зөрчсөн эсхийг тогтоох нэг 66-гийн 2-3. Эвгүүлэн татах буюу огцруулах хүнсэл байгаа эсхийг нэг гэдэг юм хоёр өөр юм агуулга байгаад байгаа. Одоогийн үндсэн хуулийн дээр. За тэрний одоо нөгөө эвгүүлэн татах эсхийг ингээд их хурл дэмжсэн болвол тэр гишүүн эвгүүлэн татагдана гэдэг одоогийн хууль. Энэ өөрчлөлтөөр юу болоод байгаа юм бэ гэхээр эвгүүлэн татах хүнсэлтэй гэдэг дүгнэлт гаргасан нэг эсвэл одоо шинээр оруулж ирээд байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг энэ хоёрыг улсын хурал хилцэхгүй энэ хоёрыг үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад улсын хурал танилцуулснаар тэр гишүүнийг одоо эргүүлэн татсан тогтвол батлагдсан тооцноо. Гэдэг нь одоо гишүүд идэвхтэйгээр одоо эргүүлэн татъя гэдэг санал хураалт явахгүй гэсэн үг. Агуулга нь бол. За дээр нэмээд одоо энэ хамгийн маргаантай хэсэг нь бол миний бодлоор тийм эргэлзээтэй хэсэг нь бол одоо жагсаалтын аргаар нэр дэвшүүлээд намын төлөөллийн төв байгууллага эсвэл эвслийг төлөөлөх байгууллага одоо ёс зүйн ностой зөрчил гаргасан гэж одоо өөрсдөө тэр нам нь үзэх нь л дээ. Одоо намын их хурлын ч юм уу тийм. Үзээд улсын хурлын даргад тэр бүлэг нь одоо энэ гишүүний татъя гэж хэлэх юм шүү. Тэнгүүт тэр намын одоо шийдвэрээр намын тэр төв байгууллагын шийдвэрээр улсын их хурал дээр санал хураагаад нэгдсэн чуулганаар орж хэлэлцээд за ингээд энэ хүнийг одоо явуулъя гэдэг санал нь одоо олонхонд дэмжих юм болвол энэ хүнийг явуул гэдэг юм бол цоошинээр орж ирээд байгаа. За тэгээд ингээд харахаар одоо яг энэ хэсэг дээр зарим хүмүүс нь бол одоо ингээд бид нэр ингээд цэцгийн дүгнэлтийг хилцэхгүй болохоор бид нарыг эргүүлэн татах хэсгийг цэц мэдээд байгаа. Харин тэгээд болчиход байна. Ялангуяа Тэмүүжин гишүүн бол тэгж уурлаад байгаа юм. Тий одоо Тэмүүжин гишүүн ч гэлт одоо тэгж уурлаж байгаа хүмүүс их байна. Тэгээ яагаад одоо цэц мэдж болохгүй юм бэ гэхлээр одоо чи ингээд 9-10 хүний гарт орчлоо парламент ингээд сүрлээ. За хоёрдугаарт бол энэ цэц чинь тэгж ирвэл хараат тус биш юм аа гэдэг. Зөв цэц хараат бус биш байх гэж үзчихвэл одоо тэр өдийг хүртэл шинжлэгдээгүй сайлхих байгаа орсон тэр цэцгийн хууль тогтоомжийг шинжлэх эрх нь хэмд байгаа вэ гэхлээр одоо манай парламентд маань байж байна. Миний өнцгөөс шүү дээ. Хоёрдугаарт одоо тэр энэ хуулийг яаж зөв зохистой залруулах вэ гэдэг ийм ажил хэрэг санал гаргаад тэгээд тэр хуулийн төсөл дээр бүгдээрээ одоо ингээд уйлж мойлохгүйгээр ингээд суугаад гормын саналаа гаргаад тэгээд энэ хуулийг залруулад явах эрх нь бол бас энд байна вэ гэхээр одоо манай парламентд байна. Баасан жаргал гişүнэ. Тий одоо нэг хүн ч юм уу бүлэг хүн ч юм уу тий. За хоёрдугаарт энэ цэцгийн дүгнэлт одоо ч гарах боломжтой. Цэц бол өөрөө 1995 оны хэд гэдэг дүгнэлт байлаа да. 01 гэдэг дүгнэлтээр тухайн үеийн бас улсын хурлын тухайн хуулийн зарим зүйл заалтыг авч хэлцээд за одоо ингээд улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хүнсэлтэй гэдэг цэц дүгнэлт гаргачаад байхад энийг парламент дахиж одоо зөв эсхийг авч үзээд санал хураах юм үндсэн хууль бол тийм агуулга байхгүй. Энэ нь бол ямар утгатай юм бэ гэхлээр улсын хурал руу дүгнэлтээ оруулна. Тэр улсын хурал тэр хүнийг эргүүлэн татах одоо шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Тэр шийдвэрийн үндэслэл болох ёстой юм а гэдээ одоо өөрсдөө бол тийг хэлсэн байна. Одоо анх удаа одоо өнөөдөр энэ асуудал сөхдөд байгаа юм биш. Одоо 92 оны үндсэн хуульд ч байсан, өдөр хүртэл байсаар л байна. Тийм энэ дээр гэсэн сөргүүлэх аргумент нь гэсэн чинь үндсэн хуулийг цэц тайлбарлах юм аа гэдэг байна. Тэгээ одоо мэдгүй одоо хин одоо ямар нэг юм ингээ ойлгомжгүй болчлоо. Одоо би тэр заалтыг одоо бүр хэвлэлчлээ. За. Хоорондоо санаа зовд сүрх гэдэг юм. За. Үндсэн хуулийн 66-гийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ийм зүйл байгаа юм л заалт.
Энэ зүйлийн хоёр дахь хэсгийн 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэр гаргана. Энд чинь бол гэхдээ баг суудлын уралдаа, дунд суудлын уралдаанаар гаргасан шийдвэрийг шүү дээ, тий. Тийм одоо нөгөө их судлаа яриад байна л да. Одоо тэр 1-2 гэдэгт нь тэр нөгөө улсын хурлын шийдвэр, ерөнхийлөгчийн зайрлаг, засгийн газрын шийдвэр, тий гэдэг юм шийдвэрүүдийг нэрлэлсэн байдаг. А бидний яриад байгаа нөгөө эгүүлэн татах эсвэл тодорхой хүний үйл ажиллагаа үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал чинь 3-4 байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг 1-2 бол одоо маргаангүй шийдвэрийг бол их судлаар оруулаад дахиад хянаад үзчихдэг. Одоо хүртэл тэр бол ямар ч маргаан байдгүй. А энэ 3 гэдэг залтыг хүмүүс тайлбарлахдаа бол үгүй эн чинь тэгээд их хурл тэрээ чи хэлцээд тийм ээ тэр цэцгийн дүгнэлтийг дэмжээгүй бол одоо тэг их хурлын шийдвэр эцсих байх ёстой гэж хэлээд байгаа. Тэр нөгөө цэцэг мэдгээд байна гэдэг уурлаад байгаа хүмүүс. А цэцэл бол хаа 95 онд энэ бол одоо нэгэнт ингээд үндсэн хууль зөрчигдсөн гэдэг үндсэн хуулийн энэ шүүхийн институцийн шийдвэрийг одоо парламент дахиж авч хэлцээд ингээд одоо хүн авч үлдэх нь бол зохисгүй маа одоо эрх мэдэл хуваарлт талаас гэж хэлсэн юм шиг байна. Би ойлгохдоо тийм. За энэ буруу зөв нь одоо мэдхгүй ямар ч үс одоо ингээд хэлсэн байна. Дээрээс нь үндсэн хууль дээр ч гэсэн би цэцгийн шийдвэр бол эцсийн байна гэд тий. Тийм одоо тэрийг одоо яаж тайлбарлах вэ? Одоо үнэхээр одоо өнөөдөр байгаа одоо цэцгийн тухай хууль тогтоомч одоо бас ямаа бүрэн хамраагүй л байна шүү дээ. Одоо энийг бас одоо үнэхээр шинжлэх замаар одоо тэр цэцгийн бие даасан байдлыг илүү одоо хангах асуудлаа бол парламент ярих хэрэгтэй л байна. Тийм одоо өнгөрсөн парламентаас өсвөлээ л одоо энэ цэцгийн тухай хууль эцэс тэр маргааны шийдвэрийн тухай хуулийг одоо ингэ явсаар л байна. Яриад л байдаг тий. Тэмүүч гişүү өөрөө тэр хуулийг өргөн барьсан байл. Өргөн барьсан ч байх одоо хэлцүүлэлт явж байгаа тийм ямар ч тач. Ажлээс юм уу өөрөө санаачлаад байгаа юм уу гэж би ойлгосон ганцаараа. Тийм үү. За ямар ч үсэн юм. За тэгээд дараагийн нэг асуудал нь одоо цэц тэгвэл одоо хэн аваачих юм бэ гэхлээр энэ нөгөө шинэ хуулиараа уг нь зөвхөн улсын хурал та нар өөрсдөө хилцээд тэгээд цэц төсөлт гаргаад одоо энэ хүнийг эргүүлэн татах өмсөл байна уу гэдгийг тогтоолгооч эхлээд. Тэгээс одоо хэн хамаагүй одоо иргэн бэлгүүн цэц аваачаад одоо их хурлын гишүүн эргүүлэн татах үндсэлтэй эсхийг тогтоож өгнө үү гэдэг юм мэдээлэл гаргахгүй. Улсын хурл өөрөө гаргаад. Ингэж гаргахдаа ямар процессор гаргах юм бэ гэхлээр за иргэд бол одоо улсын хурлын гишүүд одоо дургуйцлаа. Одоо энэ хүн бол одоо бараа сурчилж байна. Одоо айгу хил амтай байна. Буцаад иргэний онлоор гэдэг байгаа шүү дээ. Улсын хуралд хандах хэрэгтэй. Тэгээд тэр иргэн бол улсын хуралд хандах юм шүү. Тэрийн ёс зүйн дэд хорон одоо урьдчилаад одоо гомдол болгоныг одоо барьж аваад цэцрүү юу болоод байна гэхвэл одоо бас хэцүү тийм хүн бол юу ч шомж болно шүү дээ. Тэр үнс байгаа тийм эсхийг бол хилцэх юм шиг байна. За ингэж байгаа. Эхлээд иргэн ингээ гомдчихж байгаа. Тэгээд иргэн гомдоод ёс зүйн дэд хороонд хандчихж байгаа. Ёс зүйн дэд хороо гэдэг юм байдаг. За ёс зүйн дэд хорооноос тодорхой үндэслүүд байна гэж үзвэл нэгдсэн уралдаан руу. Нэгдсэн уралдаанаас үндсүүлийн цэцрүү гэдэг 4 шат амжилт байгаа байхгүй тий. Тэгээ буцаагаад эцсийн эний чинь хин хянаад байгаа юм бэ гэхлээрээ баг улсын хурл өөрөө байгаа даа. Өөрөө бид нар энэ хүний явуулах хүнсэлтэй эсхийг одоо хянуулъя гэж одоо хүсэлт гаргах гэдэг шүү дээ. Тий. За тэгэхдээ нөгөө ёс зүйн дэд хороочин гэхдээ одоо юу хамаагүй дуртайгаа татгалзаа дургуугаа оруулдаг юм бас байхгүй юм шиг байгаа. Энэ хуулиар нь бичиж байгаа үндсэл нь бол нэгдүгürt гишүүн өргөсөнд ангаргаас нийцсэн. За энэ бол айгүй хил амтай болж байгаа хэсэг тий. За ард түмний хоёрдугарт элчийн хувьд төлөөлөгчийг үүргээ хэрэгжүүлээгүй буюу их хурлын ээлж чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд ирээгүй. Одоо манай энэ 30 битийн ил гарцсан энэ гишүүдийн эрсцийг харахаар бол одоо байж байгаа. Батулга гишүү маань байна, рэгдэл гишүү маань байна. Тийм үү? Тийм гэсэн. Нөгөө Балармаа гишүүн юу яасан? Рэгдэл гэдэг нөгөө хамгийн өндөр настай. Тийм. Балармаа гишүүн төрийн байгуулалтын 1000 дээр яг нэр цоц рэгдэл гишүүн гэсэн. Энэ бол гэхдээ одоо энэ миний хувьд ингээ өнцгөөс харахаар одоо бас тийм маргаантай үнсэл биш. Одоо хүн бидний хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм. Би одоо ингэ тойргоос ч юм уу намаас ч юм мэдгүй. Би одоо ард түмний төлөөлөл нь ажил хийгээд өгнө, алаад өгнө сонгочоод алга болчдөг. Хуралдаа асуудаг. Одоо тэр хүний ч одоо үндсэн хөргөнд хуралдаа суугаад тэр асуудлыг хэлцээд тэр төлөөлж байгаа хүмүүсийн өмнө санал өгөөд байж хэвчтэй байх л та тий. За энэ юм. За 3 дугаарт энэ дээр нөгөө нэг жишээ дурдаад ирсэн шүү дээ. Номжмиг гишүүн тухайлбал Австралид 20%-аас дээш гэлээ 30%-аас дээш нөгөө чуулганы уралдаанд суугаагүй бол хөөгдд юм аа. Ингэж хариуцлага яд юм аа гэх. Тэгэхээр энэ дээр ингээд олоо дэлхийд байхгүй юм бас биш байгаад байгаа байхгүй тий. Парламентд өстэй улсууд байх хэрэгтэй. За 3 дугаарт гэхдээ яг улс орон болгонд бас байхгүй.
Энэ бол яг тухайн улсын одоо бодлогын нэг талаас хууль зүйн асуудал биш үү? Манай үндсэн хуулийн дээр бол энэ цэц бол ийм дүгнэлт гаргана гэдгийг бичиж байна. Ямар ч байсан. Одоо энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг хувилбарыг л бид нар ярьж штэ. Энэ бол хамгийн одоо зөв хувилбар мэдээж биш байх. Энийг одоо хэрхэн зөвтгөх вэ гэдэг асуудлыг л одоо үгний зөвтгөх вэ юм уу эсвэл зөв болгож засаж сайжруулах вэ гэдэг асуудал тий. Тэрийг л одоо ярих нь гол болохоос биш би биндээ ингээд ус төр хийгээд байгаа нь жоохон таарамжгүй тий. За 3 дугаарт гишүүн хууль тогтоогчийг үүргээ хэрэгжүүлээгүй буюу ээлж чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй гэдэг нь одоо нөгөө саяны заалттай ижлэхэн юм шиг боловч гишүүн ингээ эрцээр бүртгүүлчихэд алга болчтой. Өөрөө та ингээ туруугаа уншуулад саналаа өгнө үү гэдэг юм илэрхийлтэй. Өнөөдөр хүртэл юу ялаа штэ. Улсын хурлын дарга өөрөө яг энэ асуудал дээр дэгэн тухайлд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа шүү гэдгийг бас мэдэгдээд амжлаа тийм. Тэгээ одоо ингээ яах юм бэ ингээл камераар л харж юм л да. Тэгэл ингээл камераар хаяа ингээд чуулганы уралдаан гүйлгээ харахаар 80% байгаа. Тийм эрц нь бол 100 гарчаад байгаа. Тэгээ яг одоо тэр асуудлыг ярьж байгаа хилцүүлгийг завсраар ингээ камер нь явахаар одоо тэр нэлээд зэрэгэл байдаг шүү тийм. Зэрэгэл байдаг шүү. За 3 дугаарт юм тэр нь түрүүний нөгөө эрцтэй холбоотой асуудалтайгаа ер нь зарчим хувьд ижлэх юм байна тийм. За 4 дугаарт гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн. За энэ дэр чи одоо энэ гишүүн чинь юу яах юм уу? Ёс суртахууныг одоо хуульчлаа. Ерөнхийлөгч одоо энэ гишүүдэд ёс зүй заалаа. Тэгж хуульчилж болдоггүй юм гэдэг. Тэгж ирүүл энэ хүн чинь бол бас томатик гишүүн байгаагүй. Гэл ингээл хэлж байгаа. Тэр нь бол одоо тусдаа асуудал байна. Ёс зүйг хуульчилж болдгоо эсхийг нь одоо мэдэхгүй байна. Мэдээж одоо хууль тогтоомж нийгэм чи одоо бүх асуудлыг одоо хуулиар шийднэ гэж байхгүй. Ёс зүйн одоо чи энэ одоо ёс зүйгүй хүн ер нь нүуний сал яваараа гэдэг энэ үнэлэмж бол хувь хүн болгонд байгаа. Гэхдээ тэр хүн одоо годомжинд бийцсад байх бол ёс зүйн асуудал юм энийг хөлжлөх болохгүй. Энэ чинь тодорхой хэмжээнд ёс зүй гэдэг нэг юм шалгуур тий ёс суртахуун ч юм уу. За нөгөө талд нь эрх зүйн хэм хэмжээ гэдэг юм шалгуур хоёр тодорхой хэмжээнд юм огтлцох цэг бас байдаг юм шүү. 100% авчихгүй ч гэсэн тий. За манай улсын хурал бол бас юу хийсэн бэ гэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн хууль гэдэг одоо хүчин төлөвлөрүүлж байна. Төрийн албан хаагч нар бол одоо ёс зүйтэй бие авч явж явах хэрэгтэй. Албаныхаа нэр хүндийг дээдлэж явах хэрэгтэй. Гэдэг хүмүүсийн чинь одоо төрийн тусгай албан хаагч нар бол албаны нэр хүндийг унгаасан гэд ёс зүйн зөрчилтэй гэд ажлаас нь халаадаг шүү. Тэгэхээр одоо энэ бол бас цоо шиний юм. Үшээ хуульчилтгээ бол хуульчилчаад байгаа маа тийм. Бас биш юм шүү. За энэ тэгээд наа уйлчим асуудалтай гэж бас хэлхэл байх л та. Ер нь асуудалтай гэвч ч асуудалтай нэг үзэмжээр ингэж шийдчихгээд байх тохиолдол байна. Кейс байна тий. Тэрийг одоо хэрхэн хязгаарлах вэ? Тэр нөгөө түрүүн ярьсан тэр эрх зүй ёс суртахууныхаа энэ огтлцоод байгаа хэсгийг аль хэсгийг гэрн тогтоох вэ гэдэг юм асуудал байх шүү. За гэхдээ одоо бол бас энэ манай парламент чинь ёс зүйн дүрм гэдэг юм тийм шүү. Гишүүд нь байнгын хороогоор оч баталсан ч юм уу мэдэхгүй. Тэр ёс зүйн дүрмээр одоо нөгөө сүүлд нэг хил ам татлаад исэн наара гишүүний чинь бас нэг шийтгэж барьсан юм байдаг юм шиг байгаа юм би тэгж ойлгосон тий. 20% бол яалаа. Тийм цалингийнх нь одоо тийм. За тэгэхээр тэр одоо ёс зүйн гэлээ гэдэг энэ одоо бодит байдал дээр бол ингэсэн л байна л да. Уйлчилсан л байна л да. За тэгэхдээ энэ нөгөө нэг хуулийн төсөл дээр бол энэ ёс зүйн дүрмийн ноцтой удаа дараа гэдэг одоо юу гэсэн үг юм бэ гэдэг хүмүүс уурлаад байлаа тий. Уг нь бол гэдэг. Уг нь бол нөгөө энийг тодорхойлох юм. Бид нэр одоо энэ парламентта юуг одоо ёс зүйн ноцтой гэж үзэх юм бэ? Юуг одоо хийсэн хүнийг одоо энэ парламентаас одоо ангиасаа гаргая гэсэн ийм дүрмээ бол парламент өөрөө тогтоо. Уг нь. Түүнээс биш хуулийн дээр одоо энэ бол ноцтой юм байна. Их царж муухаарж болохгүй гэсэн юм хууль бол бас бичигдээгүй. Байхгүй шүү дээ. Тэгэл одоо нөгөө тэр их төвшин гишүүний тэр нөгөө унгаадгийг хэлж одоо эн чинь тэгээд ёс зүйн ноцтой гэдэг энэ хүний чинь тэгээ явуулах хэрэг үү энэ төр гэж уурлаад байгаа байхгүй. Уг нь тэрнийгээ яаж тогтоохын гэдгийг та нар өөрсдөө мэдээ гэж хэлж байгаа юм шиг байгаа тийм. Тэгээд одоо ер нь бол одоо хууль тогтоох эрх мэдэл бол тодорхой хэмжээнд хязгааргүй юм шиг байна. Жишээл өнөөдрийн парламентын гишүүд нэг ингээд ёс зүйн дүрмээ тогтоодог ч юм уу энэ хуулийг баталчлаа. Дараагийн парламент бүрэлдээд ирээд магадгүй тэр ёс зүйн дүрмээ өөрчилж болно тэр өөрсдийнх нь тоглоомын дүрмийг олонхын шийдвэрээр хийдэг одоо хууль тогтоох
институцийнхаа хувьд тэрийг ингээд толомын дөрмө хөдлөх боломжтой шүү дээ. Энийг бас тэр л одоо самбог шүү бол бас байхгүй юм шиг байна. Бас нөгөө эсрэг байр суурьтай байсан нь болохоор зөвхөн биднэрт зориулж энэ хуулийг хийгээд ах юм аа. Дараагийн хүмүүс чи ирээд энэ парламент ч айтайхан залуучууд ирж суух юм уу гэдэг дээр би эмзэглэж байна гэдэг асуудал яригдсан тий. А гэтэл дараагийн тоглоомын дүрмийг чинь дараагийн хүмүүс нь өөрсдөө зохиож дим байгаа гэдэг. Ууг нь бол тий. Тэгээ одоо 9 дөрмийн бол тэр хүн энэ парламент ч гэсэн одоо таалагдахгүй дараа шинжлэх боломжтой л байна л да. Шинжлэгдээгүй одоо тэр хүчнтэй байгаа юм мөрдөх тухай асуудал бол өөр тий. За ийм байна. За тэгээд энэ хуулийг ингээд харахаар одоо тийм амар ноцтой одоо улс орн маань сүрчих гээд байгаа юм гэж би одоо мэдгүй. Би бол тэгж одоо харахгүй л байна л да. Тэгээ одоо хүмүүс бол ингэж бие биенийхээ одоо юм субъектив юмыг дайрж яхаасаа илүү одоо ямар ч үсэн тодорхой болох хэрэгцээ шаардлага бол байгаа гэдэгт нь одоо би аль аль талын санал нийлээд байгаа юм болов гэж ойлгосон шүү дээ. Нэг тал нь бол чамаар хэлэхгүй би өөрөө хийнэ гэдэг ашиг. Нэг тал нь бол одоо ингэж ороод ирж байгаа дэр нь хичээгээд байгаа юм шүү. Энэ хуулийнхаа төсөл дээр одоо бүгдээрээ парламентын гишүүд маань ажиллаад зөвшөлтсөөд за энийг авъя. Энэ үлдээ. Энд ч одоо хамгийн төгс би энэ хуулийг сурчлаад байгаа юм байхгүй. Хамгийн одоо төгс сайн хууль гэж бол хэлэхгүй. Энд авах чинь би одоо эргэлзээтэй ч юмнууд байна. Би одоо жишээлбэл тэр хувь тэнцвүүлсэн ямыг ингэж намын юугаар оруулж ирсэн зөв буруу юу. Тэр бол ингэх ёстой гэсэн юм өндөө хуулийн дээр бол одоогийн хуулийн дээр бол байхгүй. Энэ бол ийм санал, ийм хувилбар яригдаад байна шүү дээ. Тэр цэцгийн дүнэлтийн хувьд бол одоо яалтчгүй одоо цэц ингээд тэр хүнийг игүүлэн татах одоо үндсэлтэй байна. Энэ хүн чинь зүүнлээ зөрчсөн байна. Ингэсэн тэгсэн гээд дүнэлт гаргаад тахт нь улсыг хуралгүй гэдэг л те. Агүй яах за яах вэ одоо наад тэгж ярил цэцгийн дүнэлт үндсэлгүй байна гэд хилээд суух бол бас яг оновчтой юу оновчгүй би бол оновчгүй байх гэж бодож байна. Гэх мэт энэ асуудлуудаа шийдэхгүйгээр одоо бие биендээ бас ингээ гомдол ярьж хэрүүл хийж болох л байх л та парламент юм чинь. Эрүүл мэтгэлцэн гэдэг юм бас хэрэгтэй шүү дээ. Одоо арай ажил хэрэг чим саналаар энэ хуулиа цааш нь хилцэх хэсгээ шийдээд явал зүгээр баха. Түүнээс шүү одоо эн чинь хамгийн бие биенийхээ дүн яриад байх бол сонцгүй болчих. Үүгээр тогтохгүй одоо ингээ анзаараад тахад одоо хүмүүст их таалагддаг юм тийм субъектив дайралтууд гэх юм уу те. Одоо миний анзаарч байгаагаар бол болормаа гişүн бол маш ийм одоо сэдвээсээ ингээ хазааж ярьдаг хүн байгаад байна. Хаа байсан урд хойдох юм бүгдийг холиод ярьчдаг ч гэдэг юм уу те. Тэгснээрээ их хүчтэй ийм гоё юм яриад байгаа юм шиг харагдаад зарим нэг хэсэг хүмүүс одоо миний тухайд бол амар бүдүүлэг санагдаж байгаа байхгүй. Тэр ингээд хүй ажиллаа л ярил л да. Хийх гэж байгаа юм а яриад яг яагаад болох байгаа юм а гэдгийг тэр үнэлтэйгээ судалгаатайгаа гаргаад ирэлтэй гэмээр байгаа байхгүй. Гэтэл чинь одоо ингээл жишээлбэл гэж байгаа л яг ийм хүн яриад байдаг те. Тэгвэл буцаагаад тэр хүмүүсийн дүгнэлт нь өөрөө энэ хүнд зориулсан юм байна гэд буцаагаад нь өөрийнхөө хийгээд байгаа юмыг зөрүүлээд нөгөө хүмүүсээс ингээд шаардаад байгаа юм шиг мэдгүй ингээд ийм тийм бүдүүлэг улс төр хийхээ ингээд болчих болохгүй мó одоо энэ чинь бас нэг тэнэг хүмүүс байгаа юм шиг дандаа ингэж явж ирсээр юм байгаад одоо залуу улс төрчтэй ууг нь бол тийм гэж буцаагаад тэрнийг заваа юм ингээд аваад өргөжлүүлээд байгаа нь бас муухай л харагдаад байдаг л да. Одоо миний харж байгаагаар бол их төвшин гişүн тий дүүрдэж унсан одоо тэр уургалж унгаасан тэр буруу. Гэхдээ их төвшин гişүн яг ийм зарчимтай ингэж ярьж мэтгэлцээд байгаа байхгүй яг асуудлаа ярьж чадаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ойлгоод байгаа байхгүй тэр хүний ярианаас заавал болормаа гişүн шиг сүрчгэнэхгүйгээр зүгээр асуудлаа ярьчвал хүмүүс ойлгоно шүү дээ. Тэ гэх мэтчлэн иймэрхүү нэг юм мэтгэлцэх соёл моёл бас ингээд нэг ямар бүдүүлэг байгаа вэ гэдгийг тухайлбал энэ мэтгэлцэнээс бол харж байгаа юм. Гэхдээ бас одоо бодуу штэ гэх юм уу, эргэлзүү штэ, дахиад зэн судлуу штэ тийм аргументууд гарч ирсэн үү гэвэл гарч ирсэн. Хажуугаар нь тэр нэг төвхтэй юм хэрэгтэй хэрэггүй хэрүүл уруулын чанартай юмнууд ингээд цаг барсан тий улсын хурлыг нэг муухай малтар харагдуулсан тий тэгж болоод байгаа юм л та. Гэтэ би энэ нэг юм яхаа марчиж. Нөгөө түрүүн битээр ярьсан шүү дээ одоо жишээл одоо хамгийн сүүл гарсан кейс учраас булган туяа гишүүний кейсэн дээр. Булган туяа гишүүний чинь нэгүүлэн татах хүнсэлтэй гэдэг цэцэн зөвлөлт гараагүй. Зөрчсөн байна гэсэн. Тэгээ 2-4 хэрэглээгүй. 2-3-аараа энэ зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарцсан. Тэгээ одоо энэ хоёр ч одоо юугаар ялгаатай юм бэ гэдэг ийм асуудал бол бас ингээд ийм наривчлсан ийм тайлбар хэрэгтэй болчихж байна. Тийм үү? Тийм. Зөрчсөн байна гэдгээр бол дуусахгүй юм шүү дээ асуудал. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар тийм учраас булган туяа гишүүн чинь ингээд байгаад байгаа нь бол яг өнөөдрийн хууль тогтоомж өрөнд юм байна л да. Энэ шин төслөөр бол
зөрчсөн ч байсан, өвүүлэн татсан ч байсан энэ нэг татна гэсэн дүгнэлт аль дүгнэлтийн дагуу нэг одоо өвүүлэн татна гэсэн юм одоо шийдэл гаргав. Зөрчсөн байна гэдгээр дуусчаад байна тий ер нь бол. Тийм. Тэгээд тэцээс одоо хийх ажил гэсэн үг. Тэс бас өвүүлэн татсан байна гэдэг үгийг хэлж болно. Дүгнэлтийг хэлж болно. Аль тохиолдолд үр дагавар нь ижилхэн тэр хүнийг татна гэдэг ийм хуулийн төсөл явж байгаа. Тэрийг хууль санаачлагч нь одоо юу гэж тайлбарлаж байгаа гэхэл би буруу анзаараагүй болвол үндсэн хуулийн дээр чинь 19 онд өөрчлөлт оруулсан юм аа. Тийм учраас бид нэр бол энэ хоёр бол үр дагаврын хувьд ялгаагүй гэж одоо үзэж байна гэсэн тайлбар хэлж байгаа шүү. Үндсэн хуулийн дээр бол 29-р зүйлийн 3 дахь хэсэгт улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах үндэслэл болно гэж бичсэн. Зөрчсөн бол болно. Өөрчлөлт зөрчсөн байгаа даахгүй тийм. Тэгэхээр бол зөрчсөн гэдэг энэ юм чинь бол яг энэ үр дагаврын хувьд ижилхэн болох учиртай юм байна гэсэн юм одоо хуулийн төсөл бол ингэж бичигдчихэд байгаа юм шиг байна тийм. Тэр мэдхгүй одоо тэр ялгааг чухам одоо яаж тодох юм. Уг нь бол одоо нөгөө юугаар гэх юм уу одоо хууль тайлбарлах гэж хэлжүүл буруу болох байх л та. Тэр одоо нөгөө хуульд ямар бүрэлдэхүүнтэй байдیں гэдгээр л уг нь хэлээд авч үзсэн. Одоо тэр гипотез гэдэг нь шүү дээ. Гипотез гэж хэлээдсэн шүү дээ. Тэрний үеийн гэсэн чинь өрчлсөн нөхцөл буюу тэгсэн болвол ингийн байна гэдэг дараагийн үр дагавар гарч ирдэг. Буюу тэр хамгийн чухал хэсэг нь байгаад байгаа байхгүй гипотез гэдэг хэсэг нь тийм үү. Тэгэд одоо гişүүч гэсэн одоо энэ тангаргаас нэгдсэн гэдэг нь яаж тогтоох юм бэ гэд одоо ингээд ийм байж болохгүй шүү дээ гэдэг. Одоо мэдгүй одоо үндсэн хууль маань бол тангаргаас нэгдсэн хэсгийг тогтоох тухай бол хэлээд байна. Тэрийг яаж тогтоох вэ гэдэг нь бол бас нэг талаар хууль тогтоох байгууллагын асуудал, нөгөө талаас бас үндсэн хуулийн цэц энэ парламентийн гэдэг юм уу энэ үндсэн хуулийнхаа агуулгыг хэрхэн цааш нь хөгжүүлж авч явах вэ гэдэг ийм асуудал бас байх юм шиг. Ямар ч үс энэ бол боломжгүй юм гэж хэлэхэд бас хэцүү. Одоо бид нэрийн хууль тогтоомж бол одоо энэ боломжтой гэж хэлээд байна шүү. Тангараг руу харах байхлаа тий тангараг дээр ч юм бол айгүй богино байдаг шүү дээ. Одоо үндсэн хуулиа сахин ёс зүй чанд баримтлан хуулийг сахин хэдхэн ширхэглийн байгаа санагдаж байна тий. Тэр болгон дээр л яригдах юм болов. Тийм. Тэгээ яг одоо ингээл манай өмнөх ерөнхий сайд маань бас гарч ирэл энэ ерөнхий прокуророор ингэж юу яадаг байсан. Одоо бол дээрээс нь нэмээд цэц одоо тий дээч өх мөхн эдрээр ингэж парламентыг одоо ингэж зулгаах гэж байна гэж хэлсэн. За бид нар бол бас одоо ингээл би мэдхгүй одоо би хувийнхаа үзэл бодлыг яриад байна шүү дээ. Ерөнхий прокурор бол одоо энэ гишүүнийг эгүүлэн татъя гэдэг асуудлыг бол оруулахгүй л байна. Ерөнхий прокурор бол нөгөө энэ гишүүнийг шалгамаар байна. Түтгэлзүүлээд өгөөч. Нөгөө гишүүний халтшгүй эрхийн түтгэлзүүлж бид нар одоо дор хаяж тэр хүний чинь улсын хурлаар зөвшөөрөл авахгүйгээр нийслэг хиймээр байна тийм ээ. Загтаа хорих морих мэдгүй энэ тусгай дараагийнх нь асуудлуудаа яг ердийн одоо иргэн бэлгүүнтэй адилхан явуулъя гэдэг ийм санал илэрхийлдэг тийм. За ингээд санал илэрхийлжсэн төмөн тохиолдол эндээс бол ихэнх нь бас явуулаагүй байдаг. За хоёрдугаарт бол ингээд гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон гишүүнэл одоо бид нэр эргүүлэн чадахгүй л байл туйлан байгаад байдаг. Яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь байхгүй. Гэдэг юм асуудал. Тэгээ ингээ хардаад байгааг нь харахаар манай энэ гишүүд нэг юм хууль дайны онолтол амар итгэдэг хүмүүс юм шиг байдаг байхгүй. Гэхдээ тэгхийн бас бүр 100% ингээ буруу шахал аргагүй. Яагаад гэвэл энэ дээр бас нөгөө ерөнхийлөгчийн нэг алдаатай гэх юм уу нэг өөртөө ингээ дүгнэлт хийх үснийг зүйл байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр бүх хүн ерөнхийлөгчийг Монгол ардын намын хүн гэдгийг хараад байгаа байхгүй. Уг нь бол ерөнхийлөгч чинь аль ч намын бус хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст тэгж харагдтлаа те ерөнхийлөгч өөрөө тийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо чип хоёрыг сонсгол байх л та. Гэтэ харамсалтай нь ерөнхийлөгч өөрөө намын дарга том ах гэдэг имижийг өөрөө бүрдүүлчихэж байгаа юм. Өөрөө магадгүй тэр хөшгөний ард намынхаа үйл ажиллагаанд оролцож исэн гэдэг нь бол хит их оролцсон тий оролцож исэн оролцох ёсгүй. Гэтэ оролцсон байна гэдг нь өөрийнх нь буруу. Буюу бас л өөрийнх нь хохиолоод байна л та. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Бас орон үндэсгүй яагаад байгаа ч юм бас биш байх. Гэтэ уг нь тийм байх ёсгүй шүү дээ. Гэтэ бол энэ бол өнөөдрийн ерөнхийлөгчийн ч асуудал биш шүү дээ. Үе үеийн ерөнхийлөгч л намын имиж ерөөс тавьдаггүй бас тий. Одоо очир утгавай анхны ерөнхийлөгч маань харин эргэж нам мамдаа орж гэж улс төр хийж яваагүй бах. За манай 3 дахь ерөнхийлөгч бол одоо төрийн ордонд л байж байгаа. Сайр л байна. Одоо ярилцлага өгөөл одоо сүултээ юу ч яриад байгаа юм. Би одоо сайн ойлгохооч байл. Гэх мэт. Их цочирсан. Нөгөөх нь бүр намдаа ороод гişүн болчих.
Энэ ерөнхийлөгчийн институцийг бас их аятайхан хүнд одоо даатгахгүй бол бас зарчимтай тий. Ер нь бас хэцүү л одоо бас энэ ч нөгөө хүнээсээ бас их хамаарах гэдэг. Хоёрдугаарт би нөгөө Тэмүүжин гишүүний одоо тэр хилцээд байгаа хууль дээр одоо их хурлын дарга бас одоо намаас түтгэлцэх ёстой гэсэн юм заалт байгаа юм да тий. Юу л яг тэр заалтыг бол гүйлгэхээр одоо харагдахгүй байна. Яг байрам шүү байна тий. Тийм тий. Тэр чинь харин тийм ээ гэж. Тэр чинь уг нь бол нөгөө ди парламент дээр байгаа хуулийн төсөл чинь бол 25 оны 6 сард өргөн барьсан хуулийн төсөл. Тэрэн дээр бол байхгүй байгаа. А гэхдээ манай хууль тогтоогчдын маань хараад байгаа нь болохоор өөр төсөл байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ дагах хууль мууль нь тэр чинь нөгөө намын гишүүнээс ивүүлэн татах тухай хууль мууль ингээд дагцсан. Өнөөдөр жишээлбэл хилцээд тэр хоёулынгийн ингээд ячиж байгаа дэмжсэн байгаа байхгүй юу? А тэнгүүд одоогийн ди парламент дээр нээлттэй байгаа төсөл дээр нь байхгүй байна. Тэн дээр яг нөгөө Тэмүүжин гишүү ярихдаа энэ нөгөө ерөнхийлөгчийн одоо эзгүүд их хурлын дарга одоо чигүүрийг орлож хэрэгжүүлдэг учраас энэ хүн чинь бас тийм байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ парламентын мэтгэлцээний талаасаа гэж яриад байгаа үнэхээр бас байж болно тийм. Байж болох юу ах уу? Тийм зохистой санагдсан. Гэх мэт одоо энэ аврын хуулийн хилцүүлэг бол одоо үгээр эхэлж байна. Эхэлж байна. За манай нөгөө хууль зүйн шинэ сайд маань их сони ярьцлага өгсөн байсан би сайн ойлгоогүй. Яасан бэ гэсэн чинь манай засгийн газар чинь бүрэлдэхүүнтэй анх за одоо энэ татврын юу лээ? Дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдийг бол одоо нийлээ. Сарын хугацаанд гэж зарласан чинь яг тэр хурлын дараа хууль зүйн сайд гарч ирээд энийг одоо ингээд нийчлээ. Энэ бол анханасаа энэ бол хууль бус юм а гэд хэлчих шүүс. Мэдгүй одоо хууль зүйн сайд болохоор хууль бус гэдэг үгийг ашигламаар санагдсан юм. Мэдгүй энэ одоо татврын хуулийн дээр байж байгаа л зохицуулж штэ. Энийг эсвэл өөрчлөн гэж хэлж магадгүй гэж найд чинь тийм. Түүнээс одоо энийг хууль бус юм а гэж хэлж чинь тэр хүмүүс чинь бас энэ ч одоо өмнөх засгийн газар нь одоо ийм одоо балмад итгээд байсан байх та гэж ойлгохоор сэтгэл өгөхөд байгаа шүү тийм. Хэцүүлтэй тий. Хэцүүлтэй. Яг хөө тэр ер нь зохис хууль бусаасаа гадна ер нь тийх энэ зүйтэй юу тий. Татрын байцаагчийн шийдвэр шууд одоо хүний занс ингээ хаах нь зөв буруу юу гэдэг асуудал бол яг бодлогын өдр хууль тогтоогчдын бас асуудал мөн баг. Тэгээд шүүхэн шийдвэргүйгээр ингэж өмчн талдлаа гэдэг анх удаа л харж байгаа юм шиг юм ярьж байгаа юм жоохон надад бол сонир санагдсан. Тэгтээ энэ байсан тэр хүн л мэдэхгүй байвал гэж та. Өдийг хүртэл өөр улсад байж байгаа төрөд ирсэн биш. 44 жил сайд 44 жил гişүүм байсан юм шүү дээ. Тэр хүний одоо тэр хүслийн одоо хязгаар нь байлаа шүү дээ тийм үү? Ямар нэгэн яам авах чинь бол тийм байхаа мэдэхгүй. Тэгээд гарч ирээд одоо бас ямар нэг юм хийх хэрэгтэй байсан баг л та. Тийм баг тийм. Ямар нэгэн тийм ноцтой үг ашигламаар санагдсан. Гэж л одоо найдаа да. Тийм. Тэгээд татрын хууль бас ингээ багц хуулийн өөрчлөлт өргөн баригдсан байсан тэрийг татаад одоо дахиад өөрөөр хийнэ гэж ашиглав. Тийм яалт. Тэр дотроо одоо тэр нь дансыг одоо зөвхөн шүүхэн шийдвэрээр хааймаа гэдэг одоо бичих юм байлгүй. Тэгвэл сайн л байна. Тийм байна. Тийм. Тэгээд энэ дээр бас нөгөө би тэгэд хүн бас одоо яригдах үедээ яригдахгүй байх үедээ бас яригдахгүй гэх юм а бас одоо маш сайн анхаарах хэрэгтэй. Тухайлах юм бол бид нар тэр хүнийг сонгож байгаа бол хүнээ маш сайн харах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгээд хүний харахтаа юу юм гэхлээрээ тэр хүн хэр одоо үзэл санаатай юм, хэр зарчимтай юм, тий хэр одоо өөртөө буюу үзэл санаанд үнэнч байдгийг гэдгийг нь маш сайн харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө парламентын оюутан билүүдээ нэг тийм хөтөлбөр нэрийг санахгүй байна. Нөгөө цэнгүүн гишүүн өнтер ахлаад тэгээд оюутнууд одоо улсын хурлын хамгийн газар дадлага хийгээд хаасан юм байлаа шүү дээ. Тэгээд хаасан үгэн дээр нөгөө Тэмүүжин гишүүн аюу гой үгэлсэн байсан. Одоо аль болох залуу байхдаа либерал бай. Тэгээд хөгшөөд консерватив бай гэдэг үг байд юм аа. Ягаад гэхэлэр одоо залуу хүнд ийм алдах юм баг байдаг учраас тийм зөрөгтэй байгаарэ гэдэг санаа байсан юм болов уу гэж ойлгосон. За тэгээд одоо нас явах тусам барьцаалагддаг гэдэг өөрийгөө хэлээд байгаа болоо да гэсэн. Гүү хэлээд үзээ. Манай Тэмүүж багш нөгөө багш байсан хүн болохоор айгу тийм гоё хүнд ямар ингэ илэрхийлэхтэй их тийм зэгцтэй сайн илэрхийлдэг шүү. Үнэн тийм. Тийм тэгээд тэр уг нь бол үнэхээр бас гоё үг шиг санагдсан. Нэрээ одоо ингэж тэмцэх үедээ л тэмцэн хэрэгтэй юм шиг те тэгээд санагдчих. Тэгээд манай хөгшин улс төрчид заавчлаарэ Ахмад одоо улс төрчдийн хувьд бас юм нэг юм яах гээд байгаа нь одоо манай дээд цогтоотор дав биш дээд цогтоотор гүшүүн биш тий. Уг нь бол ингэж
мэдлэг чадвар тэр буур суур ингээд нэг хуралд аргалж байгаа тэр юм тэгээд юмны гаргалгаа хэлж байгаа энэ тэр юмыг харахаар ингээд өглөөхөө нэг хууль зүйн ямыг бол аваа явчихна. Өглөөхөө нэг засгийн газрыг аваа явчихаар юм шиг уг нь харагдаад идэв. Гэтэ яагаад ч юм нэг тийм амбицгүй ч юм уу ингээд хоошоо суугаад идгийг харахаар одоо ингээд тийм зориггүй юм болов уу гэж бас гайхаад эсвэл ингээ хандсан хүн юм болов уу хийх юм байна. Шүүн чинь гадаад харилцааны сайд хууль зүйн сайд мэд бас хийсэн баг тийм баг. Гадаад харилцааны сайд байсан нь бол яг санаж байна. Хуулийн сайд байсан нь бол санахгүй байна. Тийм тэгээд одоо бол уг нь хууль зүйн байнгын орооны дарга шүү дээ. Тэгэл үг хэлж байгаа мэлж байгаа нөхөй нэрээд тийштэй гэж бодмоор амар. Хэцтэй хүмүүс байна. Одоо мэдгүй Тэмүүжингийн шүүний хэлсэн шиг одоо битээр одоо тийм юу лээ? Залуу байхад ямар байг лээ? Либерал бай. Либерал учраас одоо ингээд энэ хууль рекламдаад гэж одоо зарим хүмүүс тарагчиж магадгүй тийм энэ дөрөв хоёр бацсан хэвээр гоцлаа та гэж. Их мондог хууль заахаа хичнэр ч юм уу тий айгүй юм дотортой юм мэддэг юм үзэн харсан гэгдэг хүмүүс одоо ингээд маш их одоо эсэргүүцэж штэ одоо ингээд энэ хуулийг одоо залуу хүмүүс гэх юм уу төрийн бас байгууллагууд одоо энэ улс төрд идэвхтэй байдаг хүмүүсийн миний анзаарч байгаагаар бараг 80% нь энэ хуулийг эсэргүүцээд байж боломгүй юм гэж үзээд тах шиг байгаа. А тэгэхээр тэр дунд уг нь бол ингээд магадгүй сайн бахалтай эргэлзүүлж юм те тэгмүүд буцаагаад илүү цаана нь юу яагаад байгаа юм бэ гэдгийг судлах тийм ирмэлзэл өгч байгаа юм. Тийм яг хөө ингээд зарим хүмүүсийг харахаар би бас яг хөө тэр хүн ингээд мэрэгжлийн хувьд бол одоо ингээд тодорхой хэмжээний хүндэл хүлээсэн тийм ээ алдрын нэртэй байж болно. Тэглээгээд одоо тодорхой нэг асуудал төр цаана эн чинь яагаад гэвэл гээд тэр өгүүлбэр нэг аргашаа явмаар байгаа юм л да. Тэгэхгүй эн чинь угаасаа ийм учраас болохгүй гэдэг ганц өгүүлбэрээр асуудлыг ингээд шийдэх гэж бол байхгүй. Тийм. Яагаад гэдгийг бүгдээрээ хилцэж л одоо үнэхээр тийм үг юм уу гэдгийг мэдмээр байна шүү дээ тийм. Түүнээс одоо өн чинь угаасаа л ийм одоо эн чинь яг тэгвэл миний зөв гэдэг ийм хандлага бол бас юм болгон дээр тохирдог бах зарим юм дээр тохирдог бах тийм. Тэгээ хамгийн гол нь яг хуу золжиргал гişүүн бас хэлсэн л байсан л та. Одоо ингээд зорилгын зөв байлаа гэд энэ буруу аргаар яваад шүү. Зорилго даач юм буруу юм ч орж ирээд явах гээд байна гэдэг асуудлыг хүнсэн мэлээ. Тэр бол магадгүй зөв байх. Одоо энэ тэр чигсалтын гişүүнгээ яриад байгаа бол би ч гэсэн хувьдаа энэ бас арайчтэй гэж үгийг өндөө бол жоохон ботчвол байгаа л та. Тэрийг илүү яаж сайжруулах юм? Тэр одоо нам мамынхын бүлэгт хамааралгүйгээр ч юм уу те өөр байдлаар энэ хариуцлагыг ингээд үлдээх чиглэлээр яах вэ гэдгээ уг нь ингээд санал гаргаж болно. Юун төлөө энэ хуулийн төсөл чинь дөрвийн дөрвөн шат дамнаж хилцүүлэгдээд байгаа үү те. Гэтэл энэ ч одоо сүүлийн үед бол ийм хэлбэрийн шин чанарын одоо юу хэмдэ нэг юм одоо юу гэдэг лээ шинж тэмдгийн чанартай гэх юм уу одоо ингээд нэг хилцүүлж байгаа нэртэй тэгэл одоо нэг сонсогдсон тооцдог ч гэж ах шиг тэ дөрөвдөр хилцүүлгээр баталсан тооцож байгаа ч гэж ах шиг ингээд нэг хинхний 3 дахь хилцүүлгээсээ ингээд батлагд явж байгаа. За яг дөрөвдөр хилцүүлэгч эцсийн найрлал сасамж аргагүй юм байна л да. Гэтэ яг ийм нэг юм шат дараад алгасуулж байгаа ч гэдэм юм юм бол яваад байгаа байхгүй. А тийм юм болвол яг энэ хууль дээрээ энэ процессын шат дарааллаа ашиглаад сайжруулад аваач ажиллаа хийгээд өгөөч гэмээр байгаа хгүй уг нь бол гэтэл зүгээр л байхгүй байх болохгүй байх зүгээр байгаад өгөх гэдэг сүрлээ. Ингээд суугаад авах бол одоо яг алхам биш юм л дээ тий яг үнэн. Тэгээд нэг юу гэдэг үлээ. За ингээд хэлчихэр бас арай л муухай л байх л та. Гэтэ би миний санаанд орж ирсэн учраас би хэлмээр байгаа. Одоо нөгөө хийдэг ганц хилдэг тавч гэдэг үлээ те. Хуруу нэмхээр хошуу нэм. Юу лээ юм. Хошуу нэмхээр хуруу нэмэх баха. Уруу нарай. А тий. Тэгвэл яг миний эхний хэлсэн шиг хуруу нэмхээс хошуу нэмээд байгаа байхгүй юу яг үндэ бол. За гэд өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлэх үү. Цаашаа яриулах үг нь бас юм зөндөө байна.